дахин өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нийслэлийн засаг даргыг хэрэгжүүлэх замаадлаг нийслэлийн авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар та бүхэнд одоо мэдээлэл өгөхөөр та бүхнийг тэрлээ. Өнөөх агуулгын хүрээнд багц 4 чиглэлээр мэдээлэл өгье. Тэгэхээр энэ ажил маань иргэдийн одоо зорчих хэрэглэлт нэмэгдэж байгаас гадна энэ одоо хагасаан бүтэлсэн өдөр бол дугаарын тэгш сондгоогоор явах бас зохицуулж ийзээ та бүхэн мэдж байгаа. Энтэй хоёулдуулаад автобусны тоо маань бол нийт тээвэр хэсэгт бол 10% нэмэгдэж байгаа. За энэ зохицуултыг хийснээр бол одоо ажлын өдрүүдэд бол нийт одоо 959 автобус троллейбус явах болно. Тэгэхээр ингэснээр бол одоо зуны хуваараас өвлийн хуваар шилжиж автобус хоорондын хугацаа бол одоо яг мөн хэмжээгээр бол одоо богиносж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг хотын төвдөө бол 7-оос 8 минутын автобусны хүлээлтийн хугацаатай болохоор ийм зохицуултын арга хэмжээ шилжиж байгаамаа. За мөн та бүхэн мэдж байгаа бас энэ одоо иргэдийн зорчих хэрэглэлтийн мэдээлэл холбоотойгоор бас нэр бүхий 12 чиглэлд автобусны оройн буултын цаг бидний ярьдгаар бол орой үйлчлэх автобусны цагийг бол нэмэгдүүлсэн. Тэгэхээр энд ямар чиглэлүүд байна гэхээр шар хад, хужруулан, тахилт, улаан хоорон, их тойрог, гачуур, дэнжимэн, зайсан, улаастай гэсэн чиглэлүүдийг автобусны оройны цагийн буултыг одоо 23:30-аас 22:30-аас 23 цаг хүртэл одоо сүүлийн автобусны буух цагийг нэмэгдүүлэх ийм арга хэмжээг аваад ирж байна. За тэгэхээр дараагийн хоёр дахь асуулт нь болохоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмж байгаа. Дээрээс нь хичээлийн шинж хийж байгаатай холбоотойгоор автобусны энэ өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдал тавихын эрч шалгалтыг бол эрчимжүүлэх арга хэмжээг тус газраас аваа явж байна. За тэгэхээр тухайлах юм бол одоо нийтийн тээврийн үйлчилгээний бүх одоо автобус, троллейбусуудад бол 2 үе шатаагаар шалгалтыг энэ 8 сарын 13-наас эхлээд одоо 31-ний хүртэл хугацаанд явуулж байна. Эхний ээлжинд бол одоо бүх одоо автобусуудыг шугам замтан шалгаад аж ахуй нэгж байгууллагуудад нь үйлчлэгээр шалгуулсан байгууллагууд нь манай тус газрын автоэрийн хяналтын улсын байцаагч нар бол албан шаардлага хүргүүлсэн. За одоо энэ 7 хоногт бол гүйцэтгэлтийн хяналт шалгалт тавиад автобусны цэвэрлэгээ үйлчилгээ ялангуяа дотор суудлын бүрээс өнгө одоо тэг цэвэрлэгээн дээр бол онцгой анхаарч энэ шалгалтын ажлыг бол эрчимжүүлээд явж байгаа. Тэгэхээр эх 7 хоногт бол энэ шалгалтын нэгдсэн дүнмэдээ гарна. Хэрвээ энэ автобусны үйлчилгээтэй одоо холбоотой зөрчил нутаг хэлэх юм бол одоо автоэрийн хяналтын улсын байцаагч холбогд хууль томчхон дагав арга хэмжээ аваад явах боломжтой. За яг энэ асуудалтай холбоотойгоор бас та бүхнээс хүсэх зүйл бол нийслэлийн тээврийн газрын 24 цагийн тээвэр зохицуулагч бол ажилладаг. Тэгэхээр та бүхэн бүх автобусны дотор тал болон гадна талд байдаг 7004 40 40 гэсэн дугаараар. За Улаанбаатар Smart Card компанид бол нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн систем болоо одоо удирдлагын системийг хариуцж ажилладаг. Давхар одоо карт сэнэглэх цэгүүдийг хариуцсан ажилтгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. За шалгалтын ажилтай холбоотойгоор Улаанбаатар Smart Card компанийн зүгээс за гэрээ цэгүүдийнхээ үйл ажиллагааг сайжруулах, за тааруу ажиллаж байгаа гэрээ цэг байх юм бол илүү сайн ажиллаж байгаа түүс дэлгүүрүүд шилжүүлэх ажлыг бол зохион байгуулж байгаа. За яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бол 538 карт борлуулалт сэнэглэх гэрээ цэг ажиллаж байгаа. За эдгээр гэрээ цэг нь бол одоо автобусны буудлын ойролцоох түүс дэлгүүрүүд сонин борлуулалт цэгүүдэд ихэвчлэн байрлаж байгаа. За сүүлийн үед бол бидний сэнэглэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг Circle K CU гэсэн дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдтэй бол гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэгэхээр зорчигчд маань бол 24 цагаар бас карта саяны дэлгүүрүүдээс сэнэглүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож байна. Бол энэ SIM картыг авч зорчиж болно. За энэ SIM картыг авснараа бол нэмэлт карт хэрэггүй зөвхөн гар утсаа ашиглаад төлбөрлөлт авах боломжтой болно.